Монгол Японы эмнэлэг дээр өдгөний хиймэл үе солиулах мэслэмжлэгээний очор маань 867 үйлчлүүлэгч байгаа. Тэгэхээр энэ 867 үйлчлүүлэгч жишээ нь бид нар жилдээ 150 хийлээ гэхэд 800 дээр мичигдсэн бол 8 жилийн дараа хийх болчиход байна л да. Өдгөний хиймэл үе солих хаалгааг 2023 онд Монголд рофтын тусламжтайгаар хийсэн байна. 2026 оны 2 дугаар сараас эхлэн Монголдо нутагшуулахаар зорж байгаа юм байна. Монгол улсын хэмжээнд рофтын тусламжтайгаар өдгөний хиймэл үе, түүхний хиймэл үе суулгах мэсэл бол хийгдэж байгаагүй. Анх удаага бол Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль Монгол Японы эмнэлгийн Гэмсогийн мэслийн засаг дээр бол 2023 онд бол хийгдсэн. Манай багийнхан бол энэ рофтын мэслийг бол 5 жилийн өмнөөс бол бэлдэж эхэлсэн. Бүгд найрамд Солонгос улс, холбооны бүгд найрамд Герман улс, Польш улс, Итали улс, бүгд найрамд Хятад Арс улсууд руу очиж бид нэр рофтын мэслийг бол суралцаад хоёр дахь үе шат нь болохоор анх удаага бол 23 онд Монголд нэвтрүүлсэн. Мэсэл асалт болохоор нийтдээ 5 хүн хийгдсэн байгаа. 5 хүн маань болохоор одоогийн байдлаар бол биеийн байдал бол маш сайн байгаа. Манай эмнэлэгт бол байнгын хяналтанд бол байж идэг. Би ч одоо насаараа багш хийсэн самбарын өмнө байнга зогсдог. Бид нар ч нөгөө сууж гिचэл заахгүй шүү дээ. Сууж хүүхдэд харьцахгүй дүн гаргахтал суун. Тэгээс үлдээ нөгөө үений шингэнгүү болгоод үеийн хоорондоо зайн ойртоод ясан дараа хувилдаад өөрт мэдрэгддэг гэсэн. Би ер нь энэ үе мөчөр өвдөг хүмүүсийн хэрэгэлдэг бүх тоос наалт эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ арьшаан сувлал дуусгасан Монголыг. Эмнэлэг бүхэнд очиход ерөөсөө л хаалгааны заалттай гэдэг. Тэгээ нөгөө очир дугаар инээ тэр юм болохгүй сар айгүй олон жил болсон. Тэгээ сүүлдээ бүр хөлбаан татаа таяганд ороод нэг өдөр л харин очиржуулсан Европ таглаганд орхолсон. Европ таглага гэдэг нь ерөөсөө нөгөө одоо энгийн гараар хийснээс бол шал өөр. Өвчлөндөө ямар ч одоо дараагийн эдгэрэлт нь айгүй хурдан, өвдөлт багтай. Тэгээ одоо бол миний хөл ерөөсөө эрүүлэх хүний хөл шиг л болсон. Таны хувьд яг аль талынхаа хөлөнд орсон бэ? Мэдээж нэг үргээд харуулж хэлэхгүй одоо зовир юм юу байна? Ингээд нугуулахад одоо бол зовир байхгүй тий. Зүүн талын энэ хөлөнд орсон. Одоо хууж байгаа юм байхгүй тий. Одоо хаяа нэг жоохон дасгал хөдөлгөөн л хийн штэ тий. Гол нь тий. нугуулахад бол асуудалгүй. Ямар ч асуудалгүй шүү дээ. Би ч ямар ч юм уудаггүй шүү дээ. Надад одоо өвдөг юм байхгүй. Танай эмнэлэг жилд яг хэдэн хүнд өвдөгний үе солих хаалгаа эдгийн энийгээ роботын тусламжтайгаар одоо ингээд Монгол нутагшруулснаар жилд хэд болох гэж байгаа юм. Одоо сүүлийн үеийн судалгаан дээр болохоор 3 хүн тутмын нэг нь өдгөний хиймэл үе, түүхний хиймэл үе суулгах одоо мэслийн заалттай гэж ерөнхийдөө бол судалгаанд ажиглагдж байна. Өнгөрсөн жилүүдэд бол нэг 50-аас 80 хүнд бол өдгөний хиймэл үе суулгадаг. Дээрээс нь түүхний хиймэл үе бас байна. Энд бол 40-40-с 50 хүн дээр бол хийгдсэн. Нийтдээ бол нэг 100-аас 150 хүн дээр бол хийгдэж байгаа. Роботын нэвтрүүлснээрээ бол бид нар өдөртөө 2-оос 3 хүнд бол хийх боломж гарч ирж байгаа. Ингэснээрээ бол жилдээ нэг 200-аас 250 хүн хийх одоо боломж нээгдэж байгаа. Тэгжээж нөгөө очид дараал маань багасна. Давуу тал гэх юм бол ясны тайралтыг миллиметрийн зөрөөгөө үнцгийн алдаа байхгүй тарьж байгаа. Гар аргаар хийсэн уламжлалаар хийсэн мэслийн дараа 15 жилийн дараа зөвхөн 2 имплантын завсар байж байгаа инсерт буюу жирвч гэдэг зүйл бий. Энэ тухайн хүн өдөр тутамдаа цаг тутамдаа хөдөлж идэг учраас энэ 15 жилийн дараа илэгддэг, хорогддог, багасдаг. Энэ тохиолдолд бол зайлшгүй солих шаардлага гарч байгаа. Роботын мэсэл нь болохоор энтэй харьцуулбал илүү нарийн түвшинд хиймэл оюун ухаанд суйрлаад илүү нарийн түвшинд одоо алдаагүйгээр одоо ясны тайралтыг хийгээд хийснээр илүү одоо имплантын хугацааг уртсгаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл 2 дахин илүү одоо уртсгаж байгаа. За хиймэл үе хийх мэслийн заалтаа нас нь бол 55-аас дээш 60-аас дээш наснд бол хийж байгаа. Тэгэхээр бид нар тооцоо гаргахад бол 60-та хүн хиймэл үе солиулахад 25 жил гэдэг нь 85 нас хүртлээр ямар ч асуудалгүй байх ёстой боломж нь нэгдсэн гэсэн үг байхгүй. Роботын хувьд бол бүгд найрамд Солонгос улсаас импортлогдож орж ирж байгаа. Солонгос улсын одоо Нав хоспитал, имплант кастын компаниудтай бол хамтарч ажиллаж байгаа. Ингэснээрээ бол одоо тухайн робот нь болохоор илүү одоо Солонгос улсад хийгдэж байгаа үнийн өртгөөс 2 дахин багаар хийгдэж
бүрэн боломж бол гарсан. За урьдсан байдлаар бол Солонгос улсад бол 45-аас 50 сая төгрөгөөр бол үнэлэгддэг. Монгол улсын хэмжээнд бол нэг 20-оос 25 сая төгрөгийн хэмжээнд бол урьдсан байлаа гарч байгаа. За даатгалын хувьд бол одоогийн байдлаар ровт мислэмээр бол даатгалд хамрагдаагүй байгаа. Гэхдээ мэдээж одоо хагалгааны тоо нэмэгдээд за даатгалын шалгуурыг хангаад бид саналаа бас явуулна. Даатгалд орох юм бол тухайн үнийн дүнгийн 70-80% бол хөнгөлөгдөх боломжтой гэж үзэж байгаа. Ер нь одоо яг энэ ирж байгаа роботоор зөвхөн өвдөгний үе солих биш, өөр бас хагалгаанууд хийх боломжтой юм уу? Манай оруулж иж байгаа мислийн аппарат маань өвдөгний хиймэл үе. Нэг хоёрдугаарт одоо түнхний хиймэл үе, гуравдугаарт болохоор нурууны одоо хугарлын мислийг бол бэхлэх одоо ийм 3 үндсэн аргаар ажилтгаараа олон талын одоо чадвартай гэсэн үг. Өвдөгний олон одоо хиймэл үед маш олон брэнд байдаг, олон хэлбэрт одоо дүрстэй гэсэн үг. Тэр бүх дүрс элемент одоо брэндүүд таарсан софтвер буюу одоо програмын хөгжүүлэлт нь хийгдсэн. Бид нар одоо дэлхийн альч одоо хиймэл үеийг аваад тухайн роботоор хийх бүрэн боломжтой гэсэн үг.